За энэ төсвийн өрөөний мэдээлэл маань сонгуулийн цикл рүү орсон байх вэ гэдэг болгоомжлыг тоонуудыг харахад харж байна. Тэгээд засгийн газар иргэдэд амласан татварын буцаа олголтоо цуцлахтаа олон улсын валютын сан, геополитик, инфляц эднэргээд тайлбарлаж байгаа. Харин төсвөө өөрчлөх хэрэг авахдаа уян хатан байдал гэд нэрлэж байна. Иргэдийн алаасанд очих мөнгө болохоор эрсдэл, засгийн газрын зарцуулах эрх бол боломж гэж үзэж болохгүй. Иргэдийн мөнгийг хэмнэх гэж байна уу, эсвэл засгийн газрын зарцуулах эрхийг хамгаалж байна уу гэдэг дээр энэ төсвийн өрөөний мэдээлэл дээр асуух ёстой болчиход байна. Нүүдийн буцаа олголтыг нэмэгдүүлэх зохицуултыг хүчингүй болгохоор ингээ ороод ирсэн. Тэгсэн хэрнээ төсвийн тодтголыг 3 сарын хязгаарлалтгүйгээр оруулж ирэх боломжийг энэ дээр боломжоо өөрсдөө бий болгож байгаа. Энэ хоёрыг хамтдаа ингээ харахаар иргэдэд очих мөнгийг асаад засгийн газар төсвөө дахин өөрчлөх эрхийг нэмэгдүүлж байгаа юм шиг харагдаж байна. За инфляцтай тэмцэхнэрээр иргэдийн бодит орлогыг бууруулж байгаа юм шүү. Засгийн газар инфляцийн эсрэг бодлого нэрээр иргэдийн худалдаа авах чадвараа хамгаалах бус иргэдийнхээ алаасанд очих мөнгийг төсөвт үлдээх гэдэг ийм оролдого хийж байна гэж харагдаж байна. Яагаад зардлаа танихгүй харин иргэдийн буцаа олголтыг цуцлаад байна вэ гэдэг асуудал дээр хариултыг авмаар байна. Төсвийн тодтголынхаа 3 сарын хамгаалтыг авах нь тийм уян хатан байдал муу юм уу, эсвэл төсвийн сахилга алдагдах хаалга уу гэдгийг бас бодмоор байна. Бид төсвийн доктортой байдлыг эсэргүүцээгүй. Харин төсвийн доктортой байдлыг иргэдийнхээ алааснаас эхлүүлээд засгийн газрын зардлаас эхлүүлэхгүй байгааг л эсэргүүцэж байгаа. Энэ төсөлд эдийн засгийн өсөлт гарна гэж тооцсон ч гэсэн иргэдийнхээ амьдрал дээр өсөлт мэдрэгдэх хэсгийг огт хариулаг байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөөр ард түмний орлого өсөх үү? Эсвэл зөвхөн төсөв томорох уу гэдгээ энэ дээр тодорхойлж өгөөгүй байна. Эдийн засаг 5.8%-аар өснө гэдэг тооцоол хийсэн байна. Төсөөлсөн юм байна. Гэхдээ энэ 27 онд төсвийн 5.8 эдийн засгийн 5.8% өсөлт маань өрхийн бодит орлогыг хэдэн хувиар өсгөж байна уу гэдэг тоо энэ дээр ерөөсөө алгаа. Ядуурлын түвшин эдээр буухын, инфляцийн түвшнээс давж өсөх юм уу тэр цалин. Инфляцийг 7% гэж тооцсон байна. Тэгэхээр эн чинь 7%-аар иргэдийн орлого хуримтлал хорогдно гэсэн үг. Тэгээ өөрийгөө 57.1 их найд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-тай тэнцэхээр гээд зааж гисэн. Яг нь хууль тогтоомжоор засгийн газар 60% хүртэл тавих боломжтой. Гэхдээ энэ дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөөд идэг, мөнгөн дүнгээрээ өр төлбөр нь өсөөд идэг. Тэгэхээр энэ ямар орлогоор ямар хугацаанд энэ өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь гэдэг утгаар нь биш 57.1 их найд төгрөг гэдэг хувь утгаар нь энийг ямар хугацаагаар бууруулж. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Болдын Жавхлангийн урилгаар Дархан уул аймгийн оюутны холбооны тэргүүлэгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Оюутан залуучууд та бүхэн Монгол улсынхаа шийдвэр гаргах төвчнөд дуу хоолойгоо хүргэж, нийгмийн өөрчлөлтөд хамгийн хүчтэй хөдөлгүүр гэдгээс санаж, шүүмжлэгч байхаас илүү шийдлийг эрэлхийлэгч, идэвхгүй ажиллаж байхаас илүү идэвхтэй оролцогч байгаарай гэж улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрээ. Идэвхтэй байна, мундаг байна. Манай Жавхлан гишүүн бол бас 3 удаа сонгогдсон Монгол улсын төсөв санхүүгээрс мэргэжсэн сайн гишүүдийн нэгэ. Тэгээд улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорон дараагаар ажилтдаг энэ сууж байна. За ерөнхий сайд хариулъя. Батбаатар сайд засгийн газарт ажиллаж байхад
тухайд би энэ төсвийн хүрээг оруулж би хамт ажиллаж байсан. Тэгээ би яг 3 сарын одоо энэ заалтан дээр бас нэг зүйлийг хэлье гэж боддог. Тухайд энийг нэг удаа хэрэглэе гэж оруулж ирсэн шүү дээ. Энэ төсвийн хүрээ батлагдсанаас хойш төсвийг 3 сарын дараа заавал бариа гэдэг бол энэ бол ямар ч логикгүй шүү. Яагаад тэгэхээр эх оны төсөв бол болж байна. Зөв шүү дээ энэ бол. Одоо бариад эх оны төсвийг эндэд харуулж оруулж гэсэн. Энэ хязгаартаа. Тодтгол ер нь яагаад хийх шаардлага үүсдэг вэ гэхээр хэрэгцээ шаардлага гарч байгаа. Олон улсын эдийн засгийн орчмол байдал одоо эдийн засаг агшсан тэ одоо инфляц одоо өссөн ч гэдэг юм уу, үнийн өсөлт өндөр байгаа ийм үеүдд. Тэгэхээр тухайн үед эдийн засгийн бодлогын хувьд одоо мөчлөг сөрөх шаардлагатай байна. Тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ажлын байрыг хадгалах шаардлагатай байна гэд зарим зардлаад хандаг. Тэгэхээр нөгөө орлого зарлага аль алиныг бууруулад орж ирдэг. Тийм хэрэгцээ шаардлага нийцчихэд байхад энэ 3 сарыг хөндөхгүй гэхээр 3 сарын дараа тэр тодтгол утгагүй учиргүй болчихж байгаа байхгүй. Тодтгол гэдэг бол тухайн цаг үетэйгээ зэрэгцээд хариу арга хэмжээ авах зорилгоор хурдан хугацаанд оруулж ирдэг ийм арга хэмжээ хийх зорилгоор дандаа ер нь бол зардлаад бууруулж байгаа шүү дээ. Тийм учраас бид бол энэ заалт бол анх батлагдахдаа тодтгол биш эх оны төсвүүдээр илүү барих заалт байсан болов уу гэж бодоод байгаа. Энэ төсвийн хүрээнд зориулаад эх жилийн намрын төсөв энэ хүрээ энэ хязгаар дотор орж ийн энэ фрейм дотор. Магадгүй одоо юу гэдгийг 6 сард бид нар юу болохыг мэдэхгүй, 7 сард юу болохыг мэдэхгүй. Зарим зардлаа танах, төслүүдээ хойшлуулах шаардлагатай бол энэ үнийн өсөлтөөс иргэдэн хамгаалах чиглэлээр цалин өс нэмэх энэ төр асуудал гарвал энэ 3 сар байна. Тийм учраас 9 сарыг хүлээе гэвэл энэ бол явахгүй юм билээ л дээ. Тийм учраас бол энэ хоёр өөр ойлголт юм билээ. Тэгээд тухайн үед нөгөө бид нар ч бас энэ 3 сарын заалтыг хөндөж орж ирж ирсэн шүү дээ. Гэхдээ нэг удаа хэрэглэе гэж. Тэр Батбаатар сайд энийг сайн мэднэ. За эдийн засгийн өсөлт бол 2027 онд нэг 5.8% байхаар тооцож байгаа. Бид нар эдийн засгийн өсөлтийг тооцохдоо бол салбарын яамдууд энэ өсөлтөнд ямар нэг ч хувиар хувь нэмрээ оруулах вэ гэдгийг бол тооцдог. Жишээ нь нүүрсний үн бол нүүрсний экспорт бол жишээ нь өмнөх муу оны үеэс нэг дунджаар бараг нэг 58-аас 60% нэмэгдчихэд шүү дээ. Тэгэхээр бид бол эрхчлэл 95 сая тоннд хүргэнэ. Бид хэмжээ. Тэгэхээр нүүрсний олборлт нэмэгдэх, бомтуудын хил дамсан одоо төмөр замын холболтойгоор нүүрсний экспорт нэмэгдэх боломж байна. Оюутлогын зэсийн баяжмалдах агуулга нэмэгдэнэ. За төмрийн хөдрийн олборлт бол нэмэгдэнэ. Дээрээс нь зэс болон төмрийн үн бол олон улсын зах зээл дээр өсөх хандлага бол одоо сүүлийн асампшнуудаар харах. За ерөнхий сайд гүйцэтгэж хариулъя. Тэгээ боломжууд байна. Ер нь бол таамаглалаар ган зэс нүүрс пиролиз боловсруулах үйлдвэрүүд уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. За энэ нийлүүлэлтийн гаралтай инфляциас иргэдэн хамгаалах чиглэлээр бол бид нар энэ хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал АТР-ын 4-р аян цагаан алт хөтөлбөрүүдийг бол үе шаттайгаар дэмжих бодлогоудаа үргэлжлүүлж байна. Яг үүнтэй бол бид нар параллельны зэрэгцүүлээд одоо энэ одоо гайл дээр энэ цахимжилтыг эрчимжүүлэх олон шат амжилгуудыг бууруулах хуучин бол зөвхөн экспорт нэмэгдүүлэх тал дээр одоо манай тэргуун шадар сайдын ажлын хэсэг ажилтдаг байсан. Одоо бол импортыг хамт явж байгаа. Яг тэгэхээр төлбөрийн тэнцэл алдагдaltaй байгаад байна. Экспорт сайн, импорт муу байгаад байна. Тийм учраас энд байгаа саадуудыг арилгаж хийж энэ нийлүүлэлтийн гаралтай инфляцийг барих бодлогоо хэрэгжүүлж явна л гэж ингэж зорж байгаа. За Батбаатар гишүүн тодруулж асууя. За 27 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл дээр зүгээр нэг энэ хуулийн төсөл маань өөрөө 2 дохио шууд өгöd байгаа байхгүй юу? Эхний ээлжинд 100 гаруй хуудастай жижиг ширхэгдтэй энэ материал орж ирээд 7 хонжинд гишүүдийн 5 сарын 1-нд өргөн барьсан. Тэгэхээр ямар дохио өгж ийнэхээр иргэдэд очих нүүдийн буцаа олголтоо нэмэгдүүлэх амлалтаасаа засгийн газар ухарч байна гэж. Хоёрдугаарт нь засгийн газар төсвийн тодотглоо илүү чөлөөтэй оруулах эрхийг авах гэж байна гэдэг. Ийм 2 дохиог бол гарцаагүй өгч байгаа. За олон улсын валютын сан болоод бусад зөвлөмжүүд гээд ухрах үндслээ заачж байгаа.
Тэгээ энэ олон улсын валютын сангийн зөвлөмжөөс гадна өөрсдийнхөө хийсэн тооцоо хувилбар судалгаа иргэдийн оролдогод үзүүлэх нөлөөлийн үнэлгээг улсын их хурлд бүрэн танилцуулахгүй юм уу? Засгийн газар. За, ерөнхий сайд хариулъя. За энэ нүүдийн буцаалтыг нэмэгдүүлэх хууль хэрвээ хэрэгжиж эхлүүл 1.6 их 80 юм байл шүү. Орлого буур. Нүүдийн буцаалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд. Үүний оронд бид зах зээл дээр байгаа ажлын байруудыг хадгалж үлдэх бодлого явуулах хэрэгтэй. Тийм учраас хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжих зорилгоор энэ татварын хуулийг өргөн мэдүүлсэн. Ерөөсөө хөдөлмөрийн өсвийн доод хэмжээгээр хувийн оолгын албан татварыг тэгэлжээ. Энэ бодиттой дэмжлэг байхгүй. Ажлын байрыг авч хадгалах. За тэгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1% бол 2.5 тэрбум болгоод борлуулалтын орлогоос доош байвал ингээд татварын хуулийг өөрчилж явж гэдэг юм уу. Ингээд ажлын байрыг хадгалж үлдэх л татварын хуулийг өөрчилж оруулсан нь бодлогын хувь зүй юм аа. Тэрс нүүдийн буцаалтыг нэмэгдүүллээ гээд 1.6 их 80 орлого буурчвал юу н цалин тэтгэвэр нэмэх ийм л байна. За, Батбаатар гишүүн тодруулж асууя. Нэмэлт асуулт. За, ерөнхий сайд бол засгийн газар өмнө өгсөн амлалтаасаа ухарч байгаа, буцаж байгаа гэдгээ дөнгөж сая хариултаараа хэлжлээ. 1.6 их 80 юм байна шүү. Тэр боломжгүй. Тэрнийхээ оронд ийм зүйл хийя гэд. Тэгэхээр өмнө өгсөн засгийн газрын амлалтаасаа ухарч байгаа гэдгийг хариулж яах гэдэгт нь бол зөвөө бид нар өөр хувилбарыг санал болгох ёстой. Гэхдээ энийг бид нар энэ амлалт ийм учраас хийж чадахгүй байна гэдгээ илэрхийлэх ёстой. Дээр нь төсвийн өрөөний мэдээлэл төсөөллийн хэлцэж хад бид нар энэ одоо нүүрснийхээ үнийн дүн хэдэн сая 490 сая гэд хэлчих шиг боллоо. Ямар үнээр тооцож гаргасан бэ? Энэ төсвийн өрөөний мэдээлэл энэ хүрээ хязгаар төсөөлөл өөрчлөгдөх тэр эрсдлүүдээ хэр тооцож үзсэн юм бэ? Бидний гол худалдаа авагч урд хөршийн худалдаа авалт болоод харилцааны асуудал дээр асуудал үүсвэл энэ дээр ямар шок. За, эдийн засгийн хөгжлийн сайд Инхбайр сайд хариулъя. За, нүүрс ЗЭС гээд манай гол тооцоонд авч байгаа хоёр үндсэн экспортын түүхэд байгаа. Дотоодын бүтээгдэхүүний төсвийн 3% бас дээш хэмжээний нөлөөтэй гэж. Үн дэлхийн зах зээл хандлага гайг байгаа. Үн тогтохдоо сүүлийн 20 жилийн зах зээлийн тогтож ирсэн үн мөчлөг, эх 3 жилийн одоо салбарын төсөөлөл, зах зээлийн хандлага гээд олон улсын байгууллагуудын хийсэн дүгнэлт эдрийг зэрэгцүүлж үзээд бид нар энэ суур үнүүд гарч байгаа. За, түрүүн та энэ өртөө холбоотой асуудал яриад байлаа. Монгол улсын засгийн газар өнгөрсөн хугацаанд гадааддаас авсан дотоодын бүх өр зээлээ цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулж байгаа. Ямар нэгэн хугацаа алдсан өр төлбөр байхгүй, өрийн маргаан үсээгүй. Энтэй холбоотойгоор засгийн газрын зээлчих зэрэглэл өндөр түвшинд үнэлэгдэж байгааг